За сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр би та бүхэнд септ аккорд зааж өгнө. За ингээ бүгдээрээ эхний аккордыг харцгаая. За до мажорын септ аккорд. За до мажор гэхээр мэдээж до, ми, соль. За до мажорын септ аккорд гэхээр до, ми, соль, си. До мажорын септ аккорд. За дараагийнх нь ре мажорын септ аккорд. Ре, фа диез, ля, ре мажор. Ре мажорын септ аккорд гэхээр ре, фа диез, ля, до диез. Ре мажорын септ аккорд. За дараагийн аккорд ми мажорын септ аккорд. Ми, ля бемол, си. Ми мажор. За ми мажорын септ аккорд гэхээр ми, ля бемол, си, ми бемол. Ми мажорын септ аккорд. Дараагийн аккорд фа мажорын септ аккорд. За эхлээд бүгдээрээ фа мажороо тоглоё. Фа, ля, до. Фа мажор. За септ аккорд болгоё гэвэл дээшээ мигээ цуг авна гэсэн үг. Фа мажорын септ аккорд. За энийг яаж тоглох вэ гэвэл суур гişгээс дээшээ, суур гişгээс дээшээгээ долоо тэгштэйг цуг тоглоно гэсэн үг. Фа, ля, до, фа мажор авлаа. Фагаас дээшээ долоо тэгшиг ми байгаа. Гэ фа мажорын септ аккорд байгаа. За дараагийнх нь соль мажорын септ аккорд. Соль мажор тоглоё. Соль, си, ре. Соль мажор. За соль мажорын септ аккорд гэвэл соль, си, ре, фа диез. Соль, си, ре, фа диез. Соль мажорын септ аккорд. Энэ мэтчлэн та бүхэн септ аккордоо олж тоглож болох нь байна. За бүгдээрээ дахиад эхнээс нь үзье. До мажорын септ аккорд. За до, ми, соль, до мажорын тийм үү? За тэгвэл доогоос дээш 7 тэгштэйгээ цуг тоглох юм бол энэ бол до мажорын септ аккорд. Доогоос дээш 1 2 3 4 5 6 7 тэгштэйгээ до мажороо цуг тогловол энэ бол септ аккорд. За одоо бүгдээрээ жишээ болгож нэг септ аккордыг олцгоё. За фа диез мажорын септ аккордыг тоглож сурцгаая. За фа диез, си бемол, до диез. Фа диез мажор. За фа диез мажорын септ аккорд гэвэл фа диез, си бемол, до диез, фа. Фа диез мажорын септ аккорд. Минор тоглоход мөн адилхан. За бүгдээрээ соль минорыг тоглоцгоё. Соль, си бемол, ре. Соль минорын 3 дуу. За соль минорын септ аккорд гэх юм бол соль, си бемол, ре, фа. Соль минорын септ аккорд. Дараагийн хичээлээр би та бүхэндээ минорын септ аккордыг зааж өгөх болно. Тэгээд та бүхэн манай сувгийг subscribe дарж дэмжээрэй. Тэгээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.